миний ажигснаар л хэзээ өөдрөг яваад ашиг санагдаад идэг. Зах зээлээ айгүй сайн судалсан. Тэгээд ингээд бүтээгдэхүүнийхээ шин санаануудыг айгүй өрхөн гаргацсан. Тэгээ ингээ үнийн бодлогоор ингээ гаргацсан. Протектаа гаргацсан, үнээ гаргацсан, хэрэглэгчээ гаргацсан. Тэгээд гол ярьдаг юм нь юу гэхээр нөгөө эхний жилдээ манайх тэдэн сая төгрөгийн ч юм уу тэдэн төгрөгийн ашигтай ажиллана гэдэг байхгүй. Тэрэн дээр л яг алдаад байгаа юм л да гэж боддог. Хэрийг яг л тоогоор тэр одоо хүний төсөөлж байгаа санаандаа ботцсон байгаа юм тоогоор боддоор гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээ ботцсон маш гайхамшигтай одоо шинэлэг санаа. Гэхдээ яг ингээд тоогоор үнэлээд үзсэн чинь юм байна. Эсвэл ингээд аюу энгийн санаа гаргаад ирсэн. Гэтэл ингээд тоон дээр тавиад үзсэн чинь маш ашигтай хамаагүй үр дүнтэй гарах байж болно тий. Тэрийг л яг нөгөө хүнээс хамааралгүйгээр үнэн зөв шударга гаргаж ирэх хэрэгтэй. Гарааны бизнес хийж байгаа хүмүүс бол одоо гадны жишгийг хараад гадны зах зээлийн хэмжээг судлаад за Монголын бизнесийн хэмжээ цар хүрээ гэдэг ч юм уу волюмыг хэд юм байна гэдэг ойролцоогоор тоогоо гаргаж авчаад тэгээд тэр дундаа энэ зах зээл зүгээрээ дотроо ингээл маш олон сегменттэй ч юм уу олон төрлийн ялгаатай үйл ажиллагааны дотор явагдаж байгаа шүү дээ. Яг зорилттой сегментээ хэд юм бэ гэдгийг тодорхойлоод дээрэс нь value chain-ээ судалж гаргаж ирэхгүй бол нөгөө орлогоо хэтэрхий өндрөөр төсөөлөөд зардлаа арай бага төсөөлөөд тэгээ шууд эхний жилээс ашигтай ажиллах юм шиг бодоод эхэлдэг. Эхний жилээсээ л амжилтанд хүрээл эсвэл эхний жилээсээ нөгөө зорилттой хэрэглэгчээ бүгдийг хамруулаад авах юм шиг төсөөлөд байдаг. Яг нөгөө одоо өөрөө бодит орлогоос хэмжээд бодит зах зээлээр гаргаж ирэх юм дүн зүгээр.